За, hi guys, Psycho. За, хүмүүс надаас айгүй олон удаа асуулаа. Ямар визний англиар Солонгос улсад ирж ажиллаж байгаа вэ, амьдарч байгаа вэ гэдэг асуултыг нэлээд олон гэж асууж байна. За, энэ асуултанд хариулах гээд өнөөдрийнхөө бичлэгийг хийж байгаамаа. Би болохоор E8-ийн 3 гэдэг визээр Солонгос улсад ажиллаж байгаа. Тухайн виз нь болохоор 5 сарын хугацаатай гардаг. За тэгээд яг энэ одоо миний ажиллаж байгаа газрын захирлууд маань надтай зөвшөлтсөд Psycho чи өнөөдөр сунгах уу, сунгахгүй юу? Визний чи хугацаа дуусч байгаа юм байна гэдэг ийм асуудлыг яриад би хэрвээ сунгая гэх юм бол 3 сарын хугацаатаа сунгадаг. Гэхдээ нэг удаа сунгадаг шүү. Тэрийг бас хэлэхгүй бол хүмүүс айгүй олон удаа сунгаад ингэ яваад байж болдог виз гэж ойлгодог юм шиг үлээ зарим нэг хүмүүс нь. 5 сараар гараад нэг удаа 3 сарын сонголтойгоор ингэж явдаг ийм виз байгаа. Миний хувьд болохоор одоо далайн байцаад ирдэг. Өмнөх бичлэгэн дээр ч гэсэн харсан бах далайн байцаад тариалан хураалт хийн авчиж дуудлага худалдаанд оруулаад зардаг байгаа. За тийм ажил хийдэг. Ийм залуу шүү.